муусайн зууч нар, муусайн ченж нар тий гэдэг нөгөө нэр бол ингээд аль хэдийн ингээд гарцсан. Одоо бид нар ингээд зуучлаад ханлаа. Central Tower баригдсны дараа та бүхэн мэдж байгаа болох юм бол тэнд л офстол байхгүй болох юм бол ер нь Монгол улсад би үйл ажиллагаа явуулахгүй гэл ингээд Realtor гэдэг маань зүгээр нэг юм зар тавиад зуучлал хийдэг хүн биш юм аа. Realtor гэдэг пиник зүүж байгаа хүмүүсийн ингээд онцлог илж штэ. Энд чинь нөгөө талаас яг энийг өгсөн membership-ээ төлөө явуулсан байгаа хүмүүсийн бас иргэшийн асуудал яг болж байгаа байхгүй бид нар өөрт нь хохиролтой зүйл ингээ үүсээд байдаг. бүх зүйлсүүдийг нь эхнээс нь авахгүйдаад одоо бүгдийг нь харах боломж болцоог бол Realtor гишүүдтэй олгож байгаа. Тэгээд ингээд би тэмдэгэ зүгээд яваад очингууд намайг хүн тооно гэж бодож байгаа байхгүй юу? Би адилхан Realtor гэ. Тэгээ очсон чинь нэг тоодгүй. Дандаа авдаг биш те өгдөг юм л одоо хүмүүс болцсон юм бэлээ одоо. Одоо энэ олон улсын сургалтын нэг эрхийг авахгүй жилтээ нэлээд удаан болдог байхгүй юу? Мэргэжлийн гэдэг үг чинь бас айгуу чухал шүү дээ. Фейлдэд яваад байгаа гол шалтгаан юусоо хэлцээр ятдаг байхгүй. Хүмүүс суралц хөстэй. Дотоод зах зээлээ ойлгож ядж яхаа те. Тий. Бид нар бол ингээд өөрсдөө болоод байгаа юм. Яг бусад өөр ингээд газруудаа компаниудаа одоо муулж байгаа юм шүү дээ. Мэдлэггүй soft skill явж өгдөг. Ингээ ядарчдаг юм. Одоо энэ салбараас бол гарахгүй. Одоо ч гарахаас өнгөрсөн бахаа тэгээд. Монголын үйл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн PR зөвлөөс эрхлэн явуулдаг Realtor Talk подкастын 2026 оны эхний дугаар хүрэхэд бэлэн болж байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдрийн подкастны ерөнхий агуулга бол Buy Realtor буюу ягаад бид нар Realtor байх ёстой юм бэ гэдэг талаар хэдүүлээ дэлгэрэнгүй сайхан ярилцаж өнгөрнө гэсэн. За захирлын дөрөв таврыг төвчөн танилцуулга өгөөч. Миний нэр Анудар. Би Монголын үйл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн одоо хамгийн анхны Realtor гишүүдээ нэг. Анхны бас олон улсын зэрэг авч ирсэн ч гэдэм анхны багш нарын нэг Монголын үйл хөдлөх удирдлагын академийн зөвлөх буюу гадаад харилцаа хариуцсан зөвлөх сургагч багш гэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар одоо гүйцэтгэх захирлын үргийг төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. За манай хоёр дахь зочин маань болохоор C21 Active Broker Office-ийн брокер эзэмшигч Лав Сүрэн байгаа. Тэгээ та бас өөрийгөө үзэгчтэй танилцуулах уу? Үйл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн брокерийн их сургалтын сурагч багш. За мөн энэ жилээс олон улсын академийн олон улсын зөвлөлтөөр бас гишүүн болоод ажиллаад явж байна. Академийн талаар та товч танилцуулга бидэнд өгөөч. Академийн за зорилго, чиглэл, алсын харааны талаар та өөрийнхөө мэддэг зүйлсээс хуваалцаач. За Монголын үйл хөдлөх хөрөнгө удирдлагын академи 2016 онд анх байгуулагдсан. За 2017 оноос үндэсний Realtor-уудын холбооны одоо албан ёсны төлөөлөгчийн байгууллага болсон. За үүнээс хойш одоо бид нар 10 дахь жилийн босгон дээр зогсож байна. Академи маань ерөнхийдөө зүгээр ганц сургалтын байгууллага бол биш юм аа. Бид нар юу руу зорж явж байгаа вэ гэхээр ерөнхийдөө нэг үйл хөдлөх хөрөнгөний салбарт тоглогчдыг нэг экосистемийг бий болгочих юмсан гэсэн зорилготой явж байгаа. Тэгэхээр энэ 10 жилийн хугацаанд бол бид олон улсын зэрэг цол олгох 10-аад сургалт хийж байна. За тэгээ үйл хөдлөх хөрөнгөний салбарт одоо оролцоотой байгаа бүх төвшөнд одоо мэрэгшүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. За салбарынхаа эрх олгох сургалтуудыг бас зохион байгуулж байна гэдэг юм уу те. Тэгэхээр зөвхөн одоо гишүүн Realtor-уудаас гадна бүхэл салбарт тоглож байгаа тоглогчдыг одоо мэдлэг, боловсрол, мэрэгшүүлэх тал дээр нь анхаарч ажиллаж байгаа. Ийм байгууллага байна. Тэгэхээр бидний одоо алсын хараа гэж хэлэх юм бол цаашдаа Real Estate Knowledge Hub буюу дэлхийд үнэлэгдсэн одоо ийм мэдлэгийн төв болох ийм зорилготой. Анууд захирлаасаа би ер нь академи маань анх яаж үүсэн талаар түүхээс нь жоохон хуваалцахгүй юу гэж үсгэсэн. За Монголын үйл хөдлөх хөрөнгө удирдлагын академи 2016 онд үүсгэн байгуулагчид нь үүсгэн байгуулсан. 17 онд одоо үндэсний Realtor-уудын холбооны албан ёсны төлөвлөлт хэрэг авсан гэж байгаа тийм. Тэгэхээр үүсгэн байгуулагчдын зүгээс юуг харсан бэ гэхээр миний бодлоор үйл хөдлөх хөрөнгийн салбарт одоо мэдлэг олгох, суур, тийм мэрэгшүүлэх сургалтууд биднэрт маш нэм яаралтай шаардлагатай байгаа юм байна. Хоёрдугаар салбарт одоо нэг оюуны бүтээл, уншиж чаар гарын авлах, хэвлэл тийм иймэрхүү зүйлс аягүй дутагдaltaй байгаа юм байна. Гуравдугаарт бид нар олон улсын холбооны төлөөлөгч болсноороо одоо хөгжингүү болон бусад одоо 100 гаруй улсын практик туршлага тийм мэдлэг ноу-хау одоо Монголд нэвтрүүлээд Монгол дахь Realtor-ууд маань одоо дэлхийн түвшний мэдлэг олж авах одоо ийм зүйлийг олж харсан болов уу гэж би бодож байгаа. За дараагийн асуултыг Лав Сүрэн захирлаасаа асуух гэсэн. За ер нь Лавга захирлууд одоо миний мэдж байгаагаар баг 15-аас дээш жилийн үйл хөдлөх хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа маш туршлагатай одоо Realtor. Тэгэхээр та ер нь яагаад үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийг сонгож ажиллах болсон бэ? Тийм би 2006 онд ер нь бол энэ салбарт орж ажиллаж эхэлсэн. Тэгэхээр энэ урд нь болохоор би тухайн
компани дээр алах юм бол манайх групп компани байсан. Одоо хүмүүс Mongolia Properties гэдэг. Тэгээд тухайн компани маань болох юм бол өөрөөсөө яг хажуудаа нэг аялал жуулчлалын компанитай. Тэгээд тэнд нь би анх гайдаар орж исэн байхгүй. Нэг 100 нэг хийгээд үзье даа гэд. Одоо англи хэл жоохон гадралтын хувьд тэгээд нэг 2 сар хийж үзсэн чинь хажууд нөгөө өөр үйл ажиллагаа явуулж байгаанууд нь харагдаад байдаг тий. Тэнд ингээд юмнууд буужигналтаад байдаг. Тэгээд тэрийг ингээд харчаад нэг 2 сар ажиллачаад байжгаад компани захирал манай Америк захирал чи юу яагаад чи тий одоо оюутан юм чинь манай дээр ингээд дуртай цагтаа ирээд тэгээд дуртай цагтаа яваа тий залингийн чинь даавал тий ингээд чи ийм салбар дээр ингээд ороод үзээ чи ингээд үзэхгүй юм ингээд чамд би бол ингээд яг тохирох одоо тий мэрэгжил гэж харж байна чи ингээд ороод үзээч гэгээд орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол өөр салбарт ажиллаагүй. Тэгээд тухайн үедээ яг зүгээр ороод ажилласан нэг бахархаар гэх юм уу одоо олзуурах хууштай шин чанар гэх юм бол манай компани маань тухайн үедээ Монгол улсын зах зээл дээрээс хийжсэн мэрэгжлийн үйл хөдлөмж зурчлалын компаниудаас одоо анхных нь за анхнуудынх нь нэг одоо яг орой өөр нэг компани бүртгэлтэй байдаг гэсэн яг доктортой үйл ажиллагаа явуулж ирсэн нь бол зөв юм ба. За тэгээд мөн хоёр дахь юм нөх юм бол нөгөө Америк одоо соёл ч юм уу те ер нь бол Америкт одоо энэ real estate agency ер нь яаж явагдгийг хэрхэн явагддгийг хүмүүс нь ямар зарчимтайгаар ажилдгийг те за тэр гэрээ контракт хүмүүс үзүүлэх харуулах хүмүүстэйгээ яаж имэйлээр харьцдаг яадаг гэдэг зүйлсүүдийг бол хангалттай чиглүүлгүүдийг бол өгөх болцсон байсан нь бол нэлээд олзуурах шүттэй зүйл болсон. Тэгээд 2006 оноос хойш тэгж ажиллаж байгаад за яг дунд нь бол би Mongolian Growth Group гэдэг бас Канадын Торонтогийн хөрөнгөний биржид бүртгэлтэй хөрөнгө босгож ирж Улаанбаатар хотод бас нэлээд дүүх хэмжээний хөрөнгүүдийг худалдаа авч бусдад түрээслүүлэх property management-ийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн газартаас нэг 2-3 жил бас ажилласан. Тийм тэгээ бол ер нь бол энэ салбараасаа бол өөр салбар руу бол одоо гайд хийснээр тооцох юм бол өөр салбар руу бол ороагүй бах. Тэгээд яагаад орсон бэ гэхээр яг түрүүний манай нөгөө захирлын хэлснээр миний хувь хүний зүгээр нөгөө юм одоо хүнтэй ярих чадвар ч юм уу бидний нөгөө хийж байгаа үйл хөдлөмж зуршлагчийн хийх ч юм бол ганц юм чинь бол хүмүүстэй л ярилцах штэ одоо хүмүүсийн энд байж байгаа хүмүүсийг энд хүмүүс холбох тийм. Тэгэхээр тэр холбох ажлыг бас тухайн үедээ бас нөгөө гайд байсан болохоор хүмүүстэй бас нэг ярилцаад байсан болохоор таарах юм бэ нэгэд тэгээд үнэхээр хийж үзээд яг хөө тэр үед чинь нөгөө юм одоо бид нар шиг одоогийн шиг юм нөгөө тусгай шүүрлэж байхгүй тий. За хин хаана яаж байгаа гэдэг буюу л нөгөө чадж байгаа чадаа өөрсдийнхөө одоо сургалт ч юм уу тэргээр л явж исэн баг. Тэгээд хийгээд байх тусам надад таарна гэдэг чинь бол нөгөө ажилдаа дурлаж хийнэ гэдэг зүйлс болж байгаа учраас одоо бас өдөртөл явцсан болов уу гэж боддөө шүү дээ. Одоо энэ салбараас бол гарахгүй. Тий. Одоо ч гарахаас өнгөрсөн бахаа тэгээд 15 жил гэсэн бүр 6 оноос хойш 26 гэж одоо 20 жилийн тий одоо бүр 20 жилийн аваад тэмдэглээ тий. Гишүүнчлэлийн талаар бас нэлээд сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй шаардлага байгаа даа. Хүмүүс яагаад би реалтор болох хэрэгтэй юм бэ гэдэг талаар бол харцсангуу нэг тийм сайн ойлголтгүй байдаг. Ингээд нэг юм тэмдэг зөвөх гэж реалтор болоод байд юм уу тэгээ яах гэдэг. Тэрийн талаар ерөнхий мэдээлэл өгөө замун дээрээс нь та реалторуудын ёс зүй гэж нэг юм тустай юм яригадаад байгаа шүү дээ бас тий. Энэ талаар бас нэг юм. За нэлээ өргөн дэлгэр сэдвт одоо хүрээний асуулт явчих шиг боллоо. За би эхнээс нь тайлбарлая. Реалтор гэдэг маань зүгээр нэг юм зар тавиад зуршлал хийдэг хүн биш юм аа. Реалтор гэдэг хүн ямар ах хэвээр гэхээр ёс зүйтэй стандарттайгаар үнд одоо үйлчлэгээ үзүүлдэг мэргэжлийн статус гэхгүй юу. Тэгэхээр мэргэжлийн статус гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн ажлыг зүгээр нэг хийх биш. Мэргэжлийн түвшинд үйлчлэгээ үзүүлж гинэ, бэлтгэгдсэн, сургагдсантай ёс зүйтэй ажиллаж гинэ, стандарттай ажиллаж гинэ гэсэн үг. Тэгэхээр олон улсын түвшинд бол реалторууд 3 үүрэг хүлээдэг. Нэг нь юу вэ гэхээр харилцагчдынхаа өмнө хүлээх үүрэг. Одоо үйлчлүүлж байгаа хүмүүсийнхаа. Хоёр дахь нь болохоор бие биенийхээ өмнө хүлээх үүрэг. Реалторуудынхаа өмнө. Гурав дахь нь болохоор олон нийтийн өмнө хүлээх үүрэг. Ийм 3 том үндэс үүрэг хүлээдэг. За тэгээд хөгжингүү орнуудын туршлагаар бол бүгд одоо бидний ярьдгаар энгийн үгээр хэлэх юм бол нэг хэлээр тэд нар ярьдаг гэсэн үг. Бүгд ижил ёс зүйтэй, бүгд ижлэхэн стандарттай, бүгд ижлэхэн системтэй. Бүх одоо дата нэг тоонд байж байдаг тий. Франчайз болон франчайз бус гэлтгүүгээр ингээ бүгд хамтран ажиллаж байдаг. Тэгэхээр Монголд үйл хөдлөмжийн академийн гишүүн боснон хүнийг одоо реалторуудыг нэгтгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр реалтор маань өөрөө наарын гишүүнчлэл юм аа. Хоёрдугаарт энэ нэрнээр ажиллаж байгаа бол бид нэр өндөр ёс зүйтэй стандарттай мэргэжсэн байхыг шаарддаг. Нөгөө талаас нь хүмүүс маань ямар байх ёстой вэ гэхээр байнгын сурч өгч явах ёстой. Олон одоо өмнө дурдсан үргүүдийн хариуцлагатаар хүлээдэг байх ёстой. Одоо зөвхөн Монголд биш дэлхийд даяар мөрдөгж байгаа реалторуудын нийтлэг ёс зүй гэдэг зүйлийг дагаж мөрдөж явах ёстой. Тэгэхээр одоо энэ өөрөө мэргэжлийн статус гэдэг зүйлийг илэрхийлж байгаа. Реалтор гишүүнчлэлтэй яаж болох вэ гэхээр үйл хөдлөмжийн салбартаа 6 сар тасралтгүй ажилласан байх ёстой. За доод нь 2 гүйлгээ хаасан байх ёстой. За тухайн одоо ажиллаж байгаа брокер офстой болон
одоо салбартаа ямар нэг ёс зүйн зөрчилгүй байх хэвээр. За тэгээ бид нар л одоо нөгөө брокерны тухайн одоо риэлторлох хүсэлтэй хүмүүсийнхаа одоо хүсэлтийг бид нар л илгээж өгдөг. За тэгээ тухайн жилийнхаа гишүүнчлийн төлбөрийг төлөөд бидний зүгээс одоо боломж юуг хангаж байна гэж үзэх юм бол риэлтор гишүүнчлийг одоо олгоод тухайн хүний мэдээлэл Америк нэгдсэн улсад төвтэй үндэсний риэлторуудын холбооны системд бүртгэлтэй болоод албан ёсоор одоо membership болдог гэсэн, гишүүнчлэлтэй болдог гэсэн. За өмнө нь дурдсан 4 өөр зөвлөл ажилтдаг гэж байна. Энэний талаар би жоохон тодруулж яхахыг хүслээ. Яагаад тэгэхээр миний би яах дөнгөж риэлтор болчоод хамгийн анхны боловсролын зөвлөлийг байгуулсан. Дараагаар нь 2 жил ажилласан. За тэгээ 3 дахь жилдээ зөвлөхөөр нь ажиллаж исэн ийм туршлагатай хүн байгаа. Тэгэхээр миний одоо өөрийн туршлагаас гэх юм бол бүх одоо улсад ажиллаж байгаа одоо энэ чинь 100 гаруй мэргэжлийн холбоотууд 78 гаруй улсад ажиллаж байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо миний туршлагаар болохоор 20 гаруй улсын одоо 40-од одоо конференц сургалт олон улсын уралд явж исэн үнэвд ингээ харахад бүх одоо риэлторууд нь волонтер буюу сайн дурын ажлуудад маш их идэвхтэй оролцдог. Нийгмийнхаа хөгжил, эдийн засгийн хөгжилд нь бүр идэвхтэй хувь нэмэр оруулж ажиллахыг хичээдэг те. Маш өндөр юм хариуцлага өөрсдөө үүрэг тавьсан хүмүүс байт юм билээ. Тэгээ холбоот болгоныхаа хажууд ингээд олон зөвлөлүүд ажиллаж байдаг, олон чиглэлээр ажиллаж байдаг. Энийг хараад ерөнхийдөө хамгийн анх одоо зөвлөл байгуулахаар босон гэдгийг сонсоод боловсролын зөвлөлтөнд би нэгдэжсэн. Яагаад тэгэхээр энэ салбарт өөрөө боловсрох маш их хэрэгцээ байгаадсан. Тэгээ энд нь бас нөгөө гар бие оролцъё гэдэг хамгийн анх тэгж ажиллаж байсан. За тэгээ боловсролын зөвлөл актемд ажиллаж байна. PR зөвлөгөөд одоо та бүхэн маань ажиллаж байна те. Гишүүнчлэлийн зөвлөл ажиллаж байна. За глобал буюу олон улсын зөвлөл ажиллаж байна. Цаашдаа бид нар яаж өргөжүүлэх ёстой вэ гэхээр ёс зүйн зөвлөл болон мэргэжлийн стандартын зөвлөл гэдэг зүйлс одоо зөвлөлүүдийг нэмэх шаардлагатай байна. Яагаад тэгэхээр риэлтор гишүүнчлэлгүй мөртлөө одоо энэ ашиглаа риэлтор гэдэг ингээ ашиглаад яваад байна тийм ээ. Хоёрдугаар гэх юм бол магадгүй одоо ингээ гишүүнчлэлээсээ сунгаагүй ч гэдэг юм уу эсвэл сунгах шаардлагагүй ч гэдэг юм уу те риэлтор гэдэг нэшлийг ашигламааргүй байгаа байхгүй юу. Тэгэхээр албан ёсны гишүүн болсон одоо үр дүнгээ бенефитээ хүртээд явж байгаа хүмүүсийг тэр хүмүүс нь одоо эвгүйгээр хэлвэл те бас хохирох ч гэдэг юм уу нэр үндэт нь халдах ч гэдэг юм уу шууд бус утгаар ийм зүйлсүүдийг одоо яг иймэрхүү одоо зөвлөлөөр дамжуулан олон нийтийнхээ хүчээр ингээд таслан зохицох. Энэ болохоор цаашлаад бас үндэсний риэлторуудын холбооноос хүртэл арга хэмжээ авах маш ноцтой зөрчил гэж үздэг. Би жаа хүн дэм ярьчих шиг боллоо. Би анаа цэхлээсээ яг энэ дээр нэг тодруулга амар байгаа байхгүй. За хэрвээ риэлтор гишүүнчлэлгүй хэрнээ риэлтор гэдэг энэ нэрийг бариад яваад байгаа хэрвээ агентуудын бол манай энэ нэг олон улсын риэлторын холбооноос яг олон улстай яг ямар арга хэмжээ авдаг вэ? Одоо үндэсний риэлторуудын холбооноос яг гишүүн холбоотуудаараа дамжуулаад одоо гишүүн хүмүүстэйгээ харьцдаг гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл Монголд риэлтор биш байж энэ нэрийг ашиглаад яваад байгаа тохиолдолд бидний зүгээс эхлээд бид нарт сануулна гэсэн. Энэ дээрээ арга хэмжээ аавна. Тэгэхээр бидний зүгээс яах ёстой вэ гэхээр эхний ээлжинд одоо шууд ингээд нэг хүний эрхийг бас хааж боогоо те одоо юу гэдэг чинь юм хатуу байхад бас хэцүү байна л да. Ягаад тэгэхээр салбар маань дөнгөж одоо нэг ойлголт нь хөгжиж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд одоо сануулна те албан бичиг явуулна мэдээж мэргэжлийн байдлаар хандна. За тэгээд брокерлон дахиад байгууллага руу брокер офис руу бичиг илгээдэг ч юм уу. За үүнээс цаашлаад магадгүй олон улсын сургалтанд суух зэрэг цол ашиглах эрхийг одоо төдөлзүүлэх ч юм уу те. За магадгүй нөгөө хүн маань гинт ойлгоо за би риэлтор болёо гэд ирсэн тохиолдолд тэр хугацаанд 2 жилээр хойшилцсан ч байдаг ч юм уу те. Ерөнхийдөө тэгээд нэг олон улсын хурал зөвлөгөөн болон сурах практик дадлаг гэсэн хөтөлбөрүүдээсээ одоо бас ингээ хойшин тавигдах ч юм уу. Өөрт нь хохиролтой зүйл ингээ үүсээд байдаг. Тэгэхээр бид нар энийг бас ойлгуулах, тэ хэлэлцэх, цаашлаад бас маш зөвөр түгээх ийм одоо ажлуудыг явуулж байгаа. Цаашлаад энэ ямар бүр илүү ноцтой болох вэ гэхээр магадгүй тэр үндэсний риэлторуудын холбооноос нь арга хэмжээ авах хэмжээний зөрчил байна гэх юм бол тэгээ одоо шууд компанийн хэмжээнд ч юм уу одоо хуульчаар нь дамжуулж ярих ийм ноцтой зүйлд хүрэх боломжтой. Энэ чинь нөгөө талаас яг энийг өгсөн membership-ээ төлөө явуулсан байгаа хүмүүсийн бас гэр хашийн асуудал яг өтж байгаа байхгүй. Бид нар чинь үндсэндээ болох юм бол 300 хүн байж байгаа. Тэгэнгүүт 304 5 хүмүүс яагаад тэ membership fee-гээ төлөхгүйгүй байж ийж яагаад ийм риэлтор гэдэг пинээ зүгээ яваад байгаа юм гэдэг чинь бас бид нар бас нөгөө нэг өөрсдийнхөө цагаа зарцуулсан волонтер ажил хийгээд ингэ явж байгаа юм дээрээс бас энийг нэр хүнд гэдэг юм асуудал байхгүй. Тэгэхээр үндсэндээ бол риэлтор гэдэг энэ одоо байж байгаа энэ пинийг зүүж байгаа энэ нэр хүндээ одоо
авах хамгаалах одоо нэг юм байх хэрэгтэй болж штэ. За надад нэг сонирхолтой асуулт байна л да. За лавга захирал маань бол 2006 онд үйл хөдлөхөөрөнгөө салбарт ажиллаж эхэлсэн. Ажиллаад 10 жил босны дараа нөгөө манай академи байгуулагдсан байна шүү дээ. Тэгэхээр ер нь одоо таны хувьд энэ үг төгийг сайн мэддэг хүний хувьд академи байгуулагдахаас өмнө манай энэ үйл хөдлөлийн зах зээл агентууд ямар байсан? За тэгээ академи байгуулагдсны дараа ер нь ямар ахиц твшил гарсан? За та мөн өөрөө риэлтор гишүүнчлэлтэй болсноор одоо танд яг үүсэн давуу тал нь юу бэ? Тий. Яг нөгөө анх ажиллаж байх үе дээрээс би түрүүнд урьдсан. Энэ чинь нэгдсэн ийм нөгөө боловсролын ч юм уу системийн сургадаг юм байхгүй. Үндсэндээ гадаадад явж үзээд ч юм уу эсвэл бол ирж ирээл за иймэрхүү юм болдгийм байна да. За ямар ч байсан утасны дугаараа ийш тийшээ тавих хэрэгтэй юм байна. Утсаар ярих хэрэгтэй юм байна. Хүн рүү очиж лист хийх хэрэгтэй юм байна. Гэр хийх хэрэгтэй юм байна. Тэгэл ер нь болчихж байгаа. Түрүүн анаа зөвлөж ш нөгөө 3 ийм их үргэлжлүүлж штэ. Тэдгэр зүйлс ч юм бол энэ ингээд байхгүй болж хэлж байгаа байхгүй. Үндсэндээ болох юм бол тухайн одоо жишээг арах юм бол тухайн байгууллагууд өөрсдийнхөө замаар л явж байгаа. За нэг гэрээний нэг юм драфттай тэгэл за ер нь бол ингэдэж шүү хүн ярин чи очиод үзүүл тэгээ төнгөөтл нь чи тэд тэгвэл тэд гэж хэлнэ. За болж ийн нэгвэл нотрот орно гэдэг ерөөсөө ингээл зогсож байгаа. Тэгээ эн чинь болох юм бол ягаад зогсоод байна гэхээр эн чинь за 2006 онд ч юм уу 7 онд гэх юм бол цөөхөн компани байсан л да. Тэгээ 10 гарны компани л байсан баг. Одоо яг тухайд миний санаж байгаа яг ихтэй байсан. Түүнээс ч яг зүгээр бидний мэдж байгаагаар нэг үйл хөдлөх зуучлал гэдэг имийг бол одоо авцсан барилгын компанийн хадсууч зөвлөлдөр авцсан хүмүүс өндөө байдаг шүү дээ. Үйл ажиллагааны чиглэл дээр. За тэгэхээр тэр үед чинь ингээ за иймэрхүү юм болт юм байна гэдэг ингээ явж байгаа. Тэгээд за яг манайх тухайн үед бидний ажилласан компани бид нар бас яг гадаад харилцаа бас гайгүй байсны хавь дээрээс гадагшаа дотор явж үзээд нэлээд олон ч газрууд руу явж үзсэн. Тэгэхээр энд ингэж ажилладаг юм байна. За Европын холбоонд ингэж ажилладаг юм байна. За Англид ингэж явдаг юм байна. Америкт ийм байдаг юм байна. За ойр одоо яаж Аз соёлынхоо болох юм бол солонгосчууд болох юм бол иймэрхүү маягаар ажилладаг юм байна. Энэ нь зөв юм байна. Харилцагч нартайгаа ингэж ажиллах нь зөв юм байна. Тэ иймэрхүү скриптүүдтэй бид нар байх хэрэгтэй юм байна. Тэ хүмүүс дээрээс ийм скриптүүд ингэж ярих юм бол хүмүүс зөв байх юм байна гэдгийг зөвхөн манай компанийн хувьд тэр нь хийгдээд байгаа. Тэр нь болох юм бол яг зөв манахаас гараад өөр тийшээ очиж байгаа юм болох юм бол энэ чинь нэрээ нөгөө Америк компани юм дээрс чинь болох ийм яриад идэг юм байлээ. Ядаж гэрээгээдүүлээ ингэж бэлтгэх хэрэгтэй юм байна. Хувцас ангих хэрэгтэй юм байна. Жигдэрх хэрэгтэй юм байна. Гэх хэрэгтэй юм байна. Ядаж нэрийн утас ч юм уу те. За одоо нэрийн утсан дээр ядаж нэг ийм яах вэ махо тэр үед чи яах бол одоо байсан байх те. Яах вэ Gmail гэсэн юм байхгүй. Албан ёсны имэйлтэй бай. Албан ёсны одоо имийг болох юм бол зөвхөн албан ёсныхаа юугаар явуулах хэрэгтэй. Имэйл хэдэн цагийн дотор хариу өгөх хэрэгтэй гэдэг ч юм гих мэтийн зүйлсүүдийг бол ингээд хийгдээд ингээд тухайн зүйлдээ л яваад байгаа юм. Тэгээд ийм байсан учраас яг бид нар нэг талаасаа биднэрт ажиллахад нэлээд дөхөн байсан л да. Одоо зах зээл дээр. Зах зээл дээр ягаад дөхөн байсан гэхээр тухайн үед дээрээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдууд, за мөн олон улсын одоо уулуурхаан яг эд цэцгэлжих үед дээрээс орж иж исэн компаниудын хүмүүс болох юм бол ийм олон улсын ийм те одоо олон улсын гэлтүүгээр юм олон улсын жишгт нийцхүйц хэмжээний үйлчлэгээ үзүүлэхдээ ядаж л нэг имэйл бичгээр нь хариу өгчдөг тий ядаж л саналаа болох юм бол англиар бэлдээд ийм одоо зургатаагаар ингээд гаргаад өгчдөг ийм газрууд байсан учраас бид нар дээр бол хандах нь бол их байсан. Тэгээ одоо ирж байгаа энд байж байгаа дипломат ажилчид болох юм бол за байр хайх юм бол ерөөсөө л тийшээ явдаг тий бид нар дээр хурж ирдэг бид нар ч гэсэн тэрийгэ бэлддэг тухайн үед нөгөө хүмүүс чинь орон сууц аваад хөслүүлдэг одоо бизнес одоо гээд эхэлж исэн үе байхгүй тэгэхээр хүмүүс чинь за би нэг юм байр авах гэж байна тий шалгууруудыг нь бол бид нар мэдж байгаа за тухайн улсын сайд яам ч юм уу тухайн олон улсын байгууллагууд том бол за ийм байр авах юм бол та хэд аваа тий одоо ийм хэмжээтэй ийм юмтай одоо аюул гарцтай олон улсын одоо ийм лифт нь ийм шиг гэдэг ч юм уу тийм иймийг та нар аваа гэдэг ингээд зөвлөд өгдөг учраас нөгөөдөл чинь бид нар дээр ирчдэг. Үндсэндээ бол бид нар датабейс болох юм бол маш амархан бүрдүүлжсэн байхгүй. Хүмүүс өөрсдөө үрээд ирдэг. Байртай нэг талаас нь хүмүүс нэрдэг. Нөгөө талаас нь эдний дээр хүрээд ирээд ингээд гараа ингээд явчихдаг. За ингээд юм бол ингээд чинь хэсэг хугацаанд дээрээс ингээд явлаа. Манай эдийн засгийн чинь бол гайгүй сайн нэлээд тэлж хэлсэн. Монгол улс чинь тухайн үед нөгөө frontier market буюу одоо энэ зах зээл дээрээс хамгийн одоо ер нь бол хот хүмүүс одоо бүгд хөрөнгө оруулахыг хүсэж исэн үе дээрээс чинь л гадаадын компаниуд нэлээд орж эхэлсэн. Одоо Central Tower баригдсны дараа та бүхэн мэдж байгаа болох юм бол тэнд л офстол байхгүй болох юм бол ер нь Монгол улсад би үйл ажиллагаа явуулахгүй гэл ингээд очролцсон ингээд байж идэг те. Тэгэл гоё байр ихээр байдгүй те. Тэгэл ийм одоо экспертуудад зориулсан байрнуудаа гэхэр чинь байхгүй байгаад байдаг. Цөөхөн байгаад байдаг те. Гэсэг ингэж явж байгаад ингээд дараа нь бол бид нар бол ингээд дотроо болоод байгаа. Зүгээр ингээд харахаар яг тухайн үед нэг алаад байгаа. Тий. Тэр бол ингээд биднэрт бол хангалттай. Бид нар чи яг энэ хугацаанд дээрээсээ нөгөө хэрэгцээн дээрээсээ тулгуурлаад Regency Residence гэдэг нэг байшин барьцсан. Тэгээ одоо экспертуудад зориулсан. Яг л хүсдэг имийг нь гаргаж ирээл маа гэл ингээд барьцсан. Айгуу сайн өгөөж өгсөн ч тийм байшингууд ингээд хийгдчих. За тэгээ эн чинь бол ингээд яг хэсэг хугацаанд ингээд яваад ирэхээр чи нөгөө бид нар бол ингээд өөртөө болоод байгаа яг бусад өөр ингээд газруудаа
компаниуд одоо муулж байгаа юм шүү дээ. Хойд байж байгаа компаниудыг ингээ харахаар бидний нөгөө нэр хүндний асуудал бас ингээ яригдаад хэлж л байгаа юм л да. Нөгөө муусан зууч нар, муусан ченж нар тий гэдэг нөгөө нэр бол ингээд аль хэдийн ингээ гарцсан. Тэгээд тэн дээрээс ч юм болох юм бол биднэрт ингээд айгүй их имзэгэл тусч л байгаа юм л да. Тэгээд одоо нэгдсэн юм байгуулга байхгүй байгаа гэдэг. Энэ хин нэг нь одоо энийг нь орж ирээд тий цэгцэлжээсэ гэдэг одоо ингээд бид нар төлөө ингээд хүсэл байгаад байдаг тий. Ямар нэгэн байдлаар бид нар чинь ингээд ном журманд орох хэрэгтэй болчихж байгаа. Ямар ч бизнес хийсэн бай, юу ч хийсэн бай энэ чинь ямар нэгэн дүрмэнд байх хэрэгтэй тий. Ямар хин нэг нь чиглүүлж явах хэрэгтэй, мандаалах хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр бид нар тэрийг ганцаараа хийн гэдэг бол байхгүй тий. За хин нэг нь ороод ирэх болоо да гэж хэлсэн. Тэгээд яг тухайн үед дээрээс олон улсын франчайзууд ер нь бол 15 онд орж эхэлсэн тий. 2015 онд анхны олон улсын хөтөлбөрийн франчайз буюу одоо Америкийн франчайз бол орж ирсэн тийм. За эндээс болох юм бол бас дахиад нөгөө шинэ нэг хувьсгал буюу ер нэг юм үйлдвэрлэх хөрөнгийн хөгжил 2.0 ер нь бол эхэлж байгаа. Тэн дээрээс ч юм болох юм бол за дагаад үндсэндээ манай хуучин компани болох юм бол цөөхөн хөдөлгөхнээ тэрийг хийчихсэн болох юм бол олон офсууд нээлээ, олон брокерууд ингээд нэгдлээ. За дараа нь хоёр дахь нь нэгдлээ тий. За ингээл 3 дахь 4 дахь гэдэг ингээд олон улсын ийм франчайз компаниуд гэдэг чинь эдгээр чинь бол франчайз гэдэг чинь ер нь бол ноу хау тий. Тухайн компаниуд ер нь тэнцэнэ яаж ажилтгийг, ямар зүйлс нь зөв юм, ямар зүйлс нь буруу юм, ингүүл зөв, тэгүүл зөв гэдэг зүйлсүүдийг өөрсдийн сургалтын системтэйгээр ингэж хийж усж байгаа учраас манай салбарт ажиллаж байгаа улсууд маань сайжирж байгаа бидний зүгээс бол миний зүгээс бол маш баяртай байсан л та. Тэгээд за ямар ч байсан юм нэг юм олон улсын компаниуд ороод ирж байгаа юм чинь бид нар чинь ингээд нэг юм өөрсдөө болоод байгаа даа биш. Яг түрүүний хэлснээр бусад хүмүүс маань бас ингээд нэр жоохон эвгүй яагаад ах юм бол бид нар ч нэрийг хийхэд хэцүү байхгүй. Тэгэхээр өөр газрууд ингээд тэгэхээр нэмэгдээд ороод ирсэн. За тэгээд актив маань бас байгуулагдаад олон улсын зэргийн сургалтуудыг ингээд хийгээд хэллээ гэдэг зүйлсүүд ингээд гараад ирчих. Тэгэхээр тэн дээрээс ингээд харахаар олон улсын зэргийг хүн аавна гэдэг чинь болох юм бол энэ илүү өндөр түвшинд ажиллах боломж болцоог ингээд гаргаж өгч л байгаа л харагдаж байгаа юм. Тэгэхээр одоо ингээд актив маань 10 дахь жилдээ ингээд золгох чихад олон одоо хүмүүсийг бол босрал мэдлэгийг нь бол дээшлүүлсэн, олон сургалтуудыг хийсэн, цаашдаач бас олон сургалтууд хийгдэж байгаад бас одоо хувь салбарт ажиллаж байгаа хүний хувьд болох юм бол маш баяртай байдаг. Тэрийг бас одоо далимдуулаад илэрхийлж байгаа. Тийм. Айгу их юм хийхээр л хүлээлт байгаа юм тий. Тэгэхээр энэ нөгөө бид нар ч ерөөсөө нэг 15-аас 20% дээрнэд ажилладаг гэдэг тоо байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнээс нь дахиад реалтор гишүүнчлэлтэй 300 хүн байж байгаа. Тэгэхээр энэ 300 хүн маань бүгдөө чадвартай, мундаг, манлайлалтай тий ёс зүйтэй талдаа одоо хариуцсан үүргээ одоо хумсарлсан үйл ажиллагаа явуулах тусам манай салбар л ер нь бол тэр чигээр бүгдээрээ хөгжих боломж болцоо бол байгаа л гэж харж байгаа шүү дээ. За анууд захирлын хувьд одоо ерөөхдөө бол энэ дэвэн дэлхийгээр дэмитинс хүмүүсийн нэг байгаа тийм ээ. Ер нь бол олон улсын конференц зан үйл хөдлөх хөрөнгө реалтрын одоо энэ гишүүнчлэлтэй нартай холбоотой маш олон одоо уулзалт одоо конференсоор бол явсан хүмүүсийн нэг байгаа. За энэний хувьд таны хувьд одоо юу гэдэг реалтор хүн одоо олон улсын зах зээл тэрийг яаж ажилт юм бэ? Одоо энэ олон улсын конференц дээр оролцож байгаа энэ реалтор хүмүүсийн одоо ялгаа нь яаж юм? Та магадгүй реалтор бус юм конференцуудад ч гэсэн оролцож л байсан баг те. Тэнд одоо хөгжлийн ялгаа хүмүүсийн тэр ёс зүйн ялгаач байд юм уу те? Тэр нь ямар хөө байсан бэ? Энэ талаар та нэг дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөөч. За би эхлээд түүх яриа гэж бодлоо. Хамгийн анх би ингээд анхны реалторуудад нэг болчиход бас анх удаа нөгөө реалторуудын олон улсын конференцт явж байгаа. Тэгээд ингээд би тэмдэгэ зүгээд яваад очингууд намайг хүн тооно гэж бодож байгаа байхгүй юу? Би адилхан реалтор гэ. Тэгээ очсон чинь нэг тоодгүй. Тэгээ ингэр дээр нь ингээд зөвхөн тэмдэгнээс гадна нэлээд олон ингээ өөр өөр тэмдэгнүүд байгаад байдаг. Тэгээ би гайхаад энэ одоо юу юм болоо тэр нэг цэргийн цол мос шиг л айгүй өөр ингээ өсгнүүд л надад харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ тэр чинь хөрхий дөнгөж 16 оны намар байлаа. Тэгээд хуралдан ороодсэн чинь ингээ олон улсын сургалтууд байт юм байна. Энэ олон улсын тий реалторууд чинь дэлхийн хаанч байсан нэг ёс зүйтэй, нэг стандарттай юм байна. Нэг ижил үйлчлэгээ үзүүлт юм байна. Тэгээ хамгийн гоё нэг хэлээр ярьт юм байна. Тэгээ эндээ хүрэхийн тулд энэ олон улсын зэрэг цолтой сургалтуудыг авч иж нэг хэлээр яриад байгаа байхгүй тийм нэг. Тэнгүүт би өөрөө ямар ч олон улсын сургалтын мэдлэггүй тийм юм баг байдаг гэж тэнд очиж мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд аз болоход дөнгөж ирсний дараа CIPS гэдэг Certified International Property Specialist гэсэн бол зарлагдсан. Анхны удаа тэгээд давхад орсон. Хамгийн ихнийхт нь орсон. Тэгээд нэлээд хүнд сургалт байсан тухайн үед. Ягаад тэгэхээр би нөгөө туршлага маань бас дөнгөж 1-2 жил байсан. Нэлээд хүнд, нэлээд чармааж иж төгссөн. Дотоод зах зээлээ ойлгож ядж байхад тий. Тэгээ нөгөө олон улсын Аз ТV-ийн зах зээл, Америкийн зах зээл, Европын зах зээл ингээл салгаа, соёл нь яа тийм тий. Эдийн засаг нь ямар реалторууд нь яаж ажилтیں۔ Шимтгэл нь ямар, хууль нь ямар ингээд амар их мэдээлэл ороод ирэнгүүт би ингээд нэлээд бас их гүрээсээ ингээ ойлгохгүй л хичээгээд тэгээд
CIPS зэргийн сургалтанд суугаад цолоо авсныхаа дараа ерөнхийдөө яг олон улсын риэлторуудын одоо холбоодын хурал уулзалт цуглаан ер нь бүх юм connection network нэгтцэн гэж хэлж болно. Тэгээ үүнээс цаашаа одоо ерөнхийдөө нөгөө айгүй их олон улсын зэрэг цолтой сургалтуудад хамрагдаад явж байгаа. Эндээс миний ойлгосон зүйл юу гэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр бид нар яг бизнесийг нэг төвшин үнэтэйг л ярьдаг юм лээ. Одоо хэлэх гээд байгаа санаа нь яг өөрийнхөө төвшнийг үнэтэй л хүмүүс ярьж бизнес ярих туртай ажил ярих туртай. Ойлгоод шүү дээ. Тийм. Өөрөөр хэлбэл 10 дугаар ангийн хүүхд 1-р ангийн хүүхдийг тоохгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө энийг би аягүй их тарсан болов гэж боддتي. Тийм болохоор ингээд бүгдээрээ хамтдаа өгч гинсэн. Тэ бүгдээрээ хамтдаа ингээ олон улсын жишгт ингээ Монгол гэж таниулаа. Монгол риэлторууд гээд нийцээд дэлхийн жишгт ажиллаж гинсэн. Одоо энэ оруулж ирж байгаа сургалтуудаараа бүх мэдлэгийг түгээгээд бид нар ингээд нэг хэлээр ярьдаг болчихсон. Ийм хүсэлтэй одоо ажиллаад байгаа. Тий. За сая зэрэг ярьснаас та өөрийнхөө зэргүүдээс хэлцүүлээч. Бас олон юм байгаа шүү дээ. Дэвтэр ном шиг байна үстэй. За би чинь CIPS За CIPS. За SRS буюу олон улсын өмчлөгч талыг төлөвлөсөн, тийм худалдагч талыг төлөвлөж ажиллах олон улсын зэрэг. За ABR буюу Buyer гэж ярьдаг. Тэгээ олон улсын худалдаа авах талыг төлөвлөсөн зэрэг байна. За CRB гэдэг хамгийн сүүлд түрүү жил орж ирсэн. Certified Real Estate Brokerage Manager буюу цагшлуудын түвшний брокер түвшний олон улсын зэрэг авсан. За тэгээд CRETS буюу Team Specialist гэж товчилдог. Баг ахалж ажиллаж байгаа. Тэгээ тэр түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн бас олон улсын зэрэг гэж байна. За тэгээд RENE буюу Real Estate Negotiation Expert олон улсын хэлэлцээрийн мэргэжилтэн. Фэлдэд яваад байгаа гол шалтгаан нь ерөөсөө хэлэлцээр яддаг байна. Өөрөөр хэлбэл хүнд soft skill, hard skill-ийн хоёр skill байж байгаа хэвээр. Hard skill нь болохоор мэргэжлийн боловсрол, мэргэжилтэй ингээ гүнзгий шатны. Soft skill нь болохоор одоо энэ харилцаа, сонсох, ойлгох, эмпати чадварууд. Тэгэнгүүт аль нэг нь ингээд доолдчихороо хүнгээ өргөжлөж чадгаа явчихдаг. Мэдлэггүй soft skill явж өгдөг. Ингээ ядарчдаг юм. Soft skill-ийн чадваргүй маш их мэдлэгтэй хүн байгаа гэдэг. Тэгэхээр ерөөсөө л риэлторууд маань олон улсын түвшинд ажиллах, мэргэжлийн түвшинд ажиллах гэж байгаа юм бол ерөөсөө яг энэ цолтой сургалтуудад ингээ мэргэшээд яваад байх хэрэгтэй юм билээ. За тэгээ миний хамгийн сүүлчийн зэрэг маань ePro. ePro яг би 19 онд Бостонд хурал дээр хатаа суужсэн санагтаад нь тэгээд тэр маань яадаг вэ гэхээр брокеруудын ашигладаг юм төлөвлөд байхгүй юу? Одоо манайхан ч гэдэг аягүй ашиглаад байна шүү дээ. Тухайн үед энэ ч маань хөгжөөг байсан. Тэнгүүт маш олон Монголд байхгүй төрлийн юм технологи сургалтууд орж ирсэн байхгүй юу? Тэгээ би тэрийг бас ажиллуулж чадаагүй. Яагаад тэгэхээр нэгдүгээрт Монголын зах зээлд ажиллахад тэр маань жоохон үнэтэй. Маш олон төлөвлөд байгаа. Хоёрдугаарт ойлгохгүйсэн. Яг тухайн үедээ би өөрөө ч сайн мэдгүй тэнд ажиллаж байсан хүмүүс нь энэ төлөөр яадан гэдэг чинь одоо ингээ харахад айгүй хэрэг болоод байгаа надаа. Тий. Тэгээд 7-8 зэрэгтэй. За сая CRB гэж ярьж штэ. CRB зэрэг маань ерөөхдөө одоо эндээс чинь бат захирал суусан байгаа тий. Лугай захирал байгаа лөө. CRB суугаа тий. Ануу захирал өөрөө багш тий. Тий. За тэгээ миний бимөхөл миний би CRB зэрэгтэй суус. Энэ зэрэг маань бас нэг топперч дээ. Аз твдээ бол 20 идэхэн одоо CRB зэрэгтэй олон улсын зэрэгтэй юм брокеризм шиг одоо захирлууд байт юм билээ. Тэдний одоо 3 нэнчээ сууж байна тийм ээ. Аз твд зөвхөн Монголд 24 CRB зэрэгтэй хүн байгаа. Тэгээ энэ маань бас аюу том амжилт. Яагаад тэгэхээр хөгжингүүч байсан, хөгжиж байгаа оронд ч байсан ерөнхийдөө суралцах, цаашлаа ахих, гарцаа ингээд зөв харчвал ингээд хүмүүс аюу сан ингээд зорж суралцдаг юм шиг байгаа. Тэгэл үйлдвэр хөрөнгийн зах зээлийн түвшнүүд нь бас улс оронд янз бүр байна тий. Зарим нь одоо ингээд улс орныхоо эдийн засгийн онцлогоос шалтгаалаад жишээлбэл senior market буюу одоо тэтгэврт гарсан хүмүүстэй ажиллах олон улсын зэрэгч гэдэг юм гарч ирж байна тий. За зарим улсад military буюу цэргийнхэнтэй ажилладаг зэрэгч гэдэг юм ингээд яг нөгөө улс орныхоо онцлогийг эдийн засгаас шалтгаалаад маш өөр төрлийн зэргүүд байж байгаа. Манай улсын хувьд бол бид нар аягүй харцсангүй залуу хүмүүс. Дундаж наслны 26 7 тий. Үүнтэй холбогдуулаад дахиад нэг зар хүрчихье. 6 сарын 1-нд Марк багш маань ирнэ. Тий, Марк багш маань өөрөө наарын бас нэлээд урдаа барьдаг багш нар нэг. За энэ дээр ямар сургалт бид нар ярилцаад байгаа вэ гэхээр одоо бид нар ингээд зуучлаад ханлаа тий. Авна зарна тий. Энд хүнд авлаа тэр хүнийг танилцуулаа ингээд зарлаа. Энэ зуучлалаас илүү юм зөвлөх түвшин рүүгээ бид нар одоо ороход болчихъя гэж харж байгаа. Тэгэхээр тэр сургалт маань өөрөө хүн хоёр дахь зөвлөл хөрөнгөө сонгоход зөвлөгөө үзүүлэх. Өөрөөр хэлбэл та одоо үйлдвэр хөрөнгө авах гэж байгаа бол одоо орон сууц авсан дээр эсвэл цуслангийн газар авсан дээр эсвэл магадгүй та одоо тийм улсад өөртөө вилла авсан дээр ч гэдэм үү дараагийн шатны хөрөнгө оруулалтын юм зөвлөх эсвэл та авах зөвлөлийн талбай авч болж байдаг. Ийм илүү зөвлөх төвшний сургалт одоо
орж ирж байгаа. Тий. Цаашдаа ер нь бид нар бас юм зөвлөх түвшинд бас ажилламаар байгаа. Тий. Тэгээ бас нэг бенефит олгодог нь одоо homestay хөтөлбөр байгаа шүү дээ. Миний санаж байгаагаар лавга захирал маань 3 дахь ээлжин дээр нь homestay хөтөлбөрт хамрагдсан баха тий. Тэгэхээр та одоо нэг үзэж байгаа энэ реалторуудаа энэ homestay хөтөлбөрт юу н хамрагдахын давуу тал нь юу юм? Бас юм сонирхолтой фактуудаас бас дуртахгүй юу? Тийм homestay гэдэг бас маш их сонирхолтой зөв хөтөлбөр л дөө. Одоо хүмүүст мэдээлэл олгох. Яг шалгуур нь болох юм бол нэгдүгээрт реалтор гишүүнчлэлтэй байх хэрэгтэй. За тэгээд хоёр дахь юм бол бас олон улсын зэрэгтэй байх шаардлагатай. Тийм. Хүлээлт нь юу байх вэ гэхээр мэдээж яг зүгээр за манай өвлөл хөрөнгийн зах зээл гэдэг ч юм уу зүгээр өвлөл хөрөнгө зурчлалын салбар чинь манайх сүүл төвшлэгдээл за 97 8 оноос л ер нь бол эхлээл додноо шаашаа гэдэг юмд хэлж штэ ер нь бол хэрцангуй цоо шин салбар тий. За тэгэхэд Америк нэгдсэн улс ч болох юм бол ингээ за бүр наарч болох юм бол 1908 гэдэг лөө бид тэг санаад байна тий. 100 гаруй жилийн юм түүхтэй тэнд ингээд юм нь ямархуу төвшөнд яаж явагддгүү гэдэг юмнууд нь ингээд хийгдээ туршигдсан. Нөгөө нэг дугуйг дахин зохиох бүтээх шаардлагагүй гэдэг шиг юмнууд нь болцсон одоо орон багхгүй. Үндсэндээ бол яг тухайн одоо эхэлсэн газар дээрээс нь очиж үзэх тухайн улс дээрээс хүмүүс нь яг өдөр тутамдаа яг ямар зүйлсүүдийг хийдгийг тий хүмүүстэйгээ яаж харьцдгийг тэгээд одоо дийл буюу одоо эдийн болж байгаа зүйлсүүдээ бүх процессыг нь яг хүнтэйгээ цуг яваад одоо буюу host family-тайгаа зэрэгцээд бүх одоо гэрт нь хүртэл амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол бүх зүйлсүүдийг нь эхнээс нь ахгуудаад одоо бүгдийг нь харах боломж болцоог бол реалтор гишүүдтэй олгож байгаа. Энэ хөтөлбөрт бас бусад одоо реалтор гишүүнүүд маань бол жил бүр зарлагдж байгаа хөтөлбөр дээр бас өөрсдөө бас сорж үзээсэй гэж бодож байна. За миний хувьд болохоор 2025 онд уг хөтөлбөрт хамрагдаад явсан. За очоод үдсэн сонирхолтой зүйлсүүд гэхээр яг зүгээр ийм байсан л да. За үйлчлэлийн зах зээлийн талаар бол ингээд ойлголт байгаад байдаг. За энэ бол ингэж явдаг, ийм явдаг гэдэг юмнуудыг нь ойлгоод байдаг. Гэхдээ тэнд ингээд харахаар бид нар конференцд орсон. Хоёр өдөр конференцд орсон. Тэгэхээр конференцд ингээд орохоор түрүү манай анаа зэглэл хэлдэг нь тэнд байж байгаа реалтор гишүүнчлэлүүдийн волонтер буюу одоо өөрсдийн санаачлагаар тухайн комитет буюу одоо өөрсдийн энэ байж байгаа зөвлөлүүдтэй орж ажиллаж байгаа юм бол шууд нүдэнд туссан л да. Тэр чинь маш олон зөвлөлүүд ингээд ажиллаж байгаа. За тэр энэ ветеран буюу одоо нөгөө Ахмад Ачтын хэсгүүд, за эсвэл бол ингээд нөгөө тухайн одоо уугуул иргэдийн хамгаалах ч юм уу те эсвэл бол ингээд ийм за бүр байгалийн гамшиг нэрхсэн хүмүүсүүдтэй ингээд тусламжгүй ингээд ийм айгүй олон ийм юунууд дээр ингээд олон зөвлөлүүдээр ингээд хүмүүс нь ажиллаж байгаа. Тэгэхээр тэн дээрээсээ цаг зав зарцуулаад те энэ чинь болох юм бол миний дөрөвнөлдгээр өөрсдөөсөө гадна боход өөрсдийнхөө ажиллаж байгаа салбарыг ер нь бол бид нар одоо талтаасаа өөрсдийнхөө боломж болцоо өөрсдийнхөө бид нар ийшээгээ юу контрибьют хийж чадах вэ гэдэг юм дээрээс л өгөө явж байгаа. Тэгэхээр нөгөө нэг өгж чадж байгаа хүн бол нөгөө буцаад авдаг штеп. Тэгэхээр тэрийг одоо хүчээр хийж байгаа биш. Одоо тэр нь болох юм бол айгүй тийм аз жаргалтайгаар одоо ажиллаж байгаа юм бол тий хүслээрээ. Тэгэхээр би тэр комитед орё гэх юм бол би орё те би ийм чадна. Би энд ингээд ийм ажилласан юм чинь би энийг бол ингэж харж байна те. Одоо бид нар ийм зүйлсүүдээ хийх ёстой байна гэдэг ингээд гараад ирдэг. Тэгээд за нэгт тэрийг харж байгаа. За хоёрт ингээд нөгөө хурал конференц ч юм уу ингээд юм дээрээс ингээд эхлэхээр энэ нөгөө реалторын ёс зүйн тангараг гэдэг зүйлсүүд ихтэй. Тэр нь ингээд ер нь бол хурлынхаа өмнө ингээд одоо нэг юм жижиг хурал эхлэхэд л тэрийг ингээд хэлж идэг те. Тэгэхээр би тэрийг үүндээ санджсан гэхээр тэр одоо ёс зүйн юм тангараг юм уу энэ зүйлсүүдийг ингээд хэлж ийн гэдэг маань тухайн хүмүүс тухайн мэрэгжилтэй тухайн энэ пин буюу энэ реалтор гэсэн пинэ зүгүүд явж байгаадаа бахархалтайгаар хэлж байгаа одоо ажилдаа бахархалтайгаар байж байгаа нь харагдаж байгаа байхгүй. Нэг анзаарчихсан юм тэр санагдаж байгаа. Тэгээд за ямар ч байсан оролцоонууд нь их юм байна. Тэгээд хүмүүс нь их юм байна. За хоёр дахь яг зүгээр энгийн юм дээрээс хэрэг манай host family одоо болсон юм хэмээн бас салбартаа бас нэлээд удацсан. Тэгээд жоохон хүүхэдтэй хүн байсан. Тэгээд хүүхэд нь одоо нэг ойтой ч үлээ. Тэгээд нэг ойтой хүүхдээ дагууллаа. Тэгээд 4 настай нэг хүүхэдтэй. Тэгээд одоо 2 мууртай. Ингээд ийм олоолаа ингээд бужигж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо эн чинь нөгөө одоо бол ингээд бидний мэдж байгаа чинь ингээд ийм ихтэй одоо айлын ээж болвол ингээд одоо орой моройч бол юу ажиллах л одоо яг ажилтдаг хүн байдаг л бахал да одоо тэрийг үгсэв шүү. Тэгэхээр яг зүгээр нөгөө юу хэлэх гээд юм тэгэхээр холоос бид нарыг ингээд зориод бас дээрэс нь бас нэг сэр боёотон бас ингээд нэг юм хийдсэн тийм солилцоо exchange оётой хийлгэсэн. Тэгэхээр нөгөө бид нарыг ингээд яг цуг дагуулад одоо өөрсдийнхөө өдөр тутмынхаа үйл ажиллагаатаар ингээд явж байгаа. За би ийм баяртай ингээд уулзах гэж байна. За энэ одоо болох юм бол ингээд бүр ингээд уцаараа гаргаж ирж байгаа тийм. За
ийм санал өгч байгаа, ийм хийя гэх. Тэгээд орой нөгөө бүтээрийг цуг шууд байж гутлаа шууд яг скрипт явж гисэн л дээ. За би одоо ингэж хийж эхлэн. Тэр чинь орой 8 9 цаг тий. Бараг тэнцээ хүүхд нь уйлж яхад нөхрөө хөөе чи энэ хүүхдээ айлын аваа таач гэж байгаа хүүхдээ өгж байгаа л тий. Тэгээ ер нь бол орой бол ингээл 10 өнгөрчүүдэд ингээд цагаа ингээд зарцуулаад тий. Үндсэндээ биднэрт ингээд юм сургачи, заачи гэдэг юм ингээд байж байгаа нь сэтгэл гүнэлцсэн л дээ. Тэгээд тэр болон одоо энэ зүгээр нэг нөхөр ингээд дагаа явж яхад нь за баяртай гэдээ ингээд явуулчихгүйгээр ингээд тий. Орой цагаа хасаа хумслаад дүүсүүд ингээд зааж өгч байгаа нь бол маш их таалагдсан надад. 2024 оны Homestay-ч би бас оролцож байсан шүү дээ. Тийм тэгээд эндээс минийс яг тэр энэ нөгөө айгу mutual буюу нэг ижил ойлголттой байгаа байхгүй. Тэрний үе гэхэлэр ер нь тэнд хүмүүс нөгөө би айгүй их юм сурсан мэдсэн энэ реалтер боснороо би маш их юмыг одоо шингээж авсан. Одоо энийг би буцаагаад community-дээ буюу энэ одоо энэ ард иргэдтэй энэ хамт ажиллаж байгаа энэ те fellowship энэ хүмүүстэй ингээд түгээе гэдэг юм айгүй гоё сэтгэлтэй байт юм билээ. Тэр нь бол надад бүр амар их танагцсан. Одоо дандаа авдаг биш те өгдөг юм л одоо хүмүүс болцсон юм бэлээ. Одоо бидний хувьд ч гэсэн одоо энэ бас шат руугаа явж байгаа гэж бол найдаж байгаа те. Хэцэнгуй бас манай реалторууд бол бас туслая дэмжиж яах вэ хөө гэдэг те ямар сандал одоо ингээд энэ ямар ч одоо юу гэдэг өөртөнд нь санхүүгийн хувьд ч юм уу те ашиггүй юм одоо зөвлөлүүдээ хүртэл өөрсдийнх нь цаг зав те шаардлагатай төрөнгө мөнгө хүртэл зарцуулаад ингээд явж байгаа хүмүүс хүртэл байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр бас нөгөө түүх үе шатын хувьд бол бас ингээд сайжраад хөгжөөд бас ингээд дараагийнхаа үе шат руу орохгүй л явж байгаа болов уу гэж би бол хувьдаа бол хараад байгаа юм. Тийм тэгээд нөгөө тэн дээрээс яг зүгээр нэмээд хэлэхэд нөгөө очиж яг юмыг үзэж харах гэдэг чинь бид нар зөндөөл олон одоо ном сурах бичих юм уу за энэ ч сургалтуудаас юмудаа харж байгаа ч гэсэн яг нөгөө хүнтэйгээ цуг ингээд байх гэдэг бол маш өөр болж эхэлдэг тий. Одоо яг менторшип шиг л одоо ингээд тааж авч байгаа юмнуудаа асуугаал яг эн чин тийм юм уу нэр чин юм уу гэд яг мэддэг юмнууд одоо хүмүүс урд нь зөндөл гардаг л байх л да. Гэхдээ яг нөгөө тэрийг эн чин нэрээ ийм байсан юм байна. Би яг энэ өнцгөөс нь хараагүй байсан юм байна. Энэ нь яг зөв юм байна гэдэг ийм нөгөө моментууд ер нь бол гарч ирдэм байлээ. Тэгэхээр одоо реалтер бол гишүүнчлүүд маань болох юм бол бас тэр Homestay гэдэг төлбөрийг бас сонирхож үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр энэ тогтоолох юм бол олон улсын зэргүүдэд бас суралцаад үзэх. Яг олон улсын зэрэгт суралцуулаад байгаа зүгээр би шалтгааныг нь харахтаа болох юм бол яг төрний маргаан хэлдэг нэг ижил төвшөндөө бас бид нар бас нэг ойлголцох шаардлагатай болчихж байгаа. Хит одоо эдийн зүгээр шин ч юм уу ингээд хүн нөгөөт харахаар ингээд нөгөө яриа нийлэхгүй байх магадлал бас өндөр. Тэгээд нөгөө хүн маань өөрөө юмаа заа ч юм уу заах гэхээр ойлголцохгүй ингээ нөгөө манайх хэлдэг нөгөө долгион таарахгүй байх магадлал өндөртэй учраас ер нь бол олон улсын зэрэгтэй байх нь зөв гэж тавьж байгаа гэж би бол харж байгаа тэрийг тийм. Нөгөө талаас бас одоо жишээлбэл үйлчлүүлэгчид маань бидраас бас тийм чадвар шаардж байгаа байхгүй юу? Жишээлбэл үнийн дуу ямар байхаас үл хамааран энэ хүн тий үнэхээр надад худалдаж өгч чадах уу, түрээслүүлж өгч чадах уу? Нөгөө талаас энэ хүн миний хүсвэл хөрөнгөийг олж өгч чадах уу? Яг энэ чадварыг ингээ хардаг байхгүй юу? Тэгэхээр яг энэ чадварыг бас мэрэгшүүлэх сургалтуудаар бас илүү ингээд дэмжиж өгдөг л гэсэн үг. За Homestay програм ерөнхийдөө анх одоо хийж эхлэх болсон шалтгаан нь юу байв? За тэгээд цаашлаад энэ Homestay програм маань ер нь цаашдаа жил болгон ингээ үргэлжлээд явах уу? За шүү яаж тэлэх боломж болцоо байгаа вэ? Магадгүй одоо өөр улс руу ч юм уу өөр мужи руу одоо бол зөвхөн Вашингтон мужийн Сиэтлл тэр хэсэг рүү явж байгаа шүү дээ тийм ээ. Түрүүн савгаар реалтер манд урьдсан тий 1900 онод 8 онд байгуулагдсанаас хойш бид нар 100 гаруй жилээр хоцорсон байна гэх. Тэгэхээр хүнээр бол бид нар юм нэраа өгч байгаа байхгүй юу? Тэгтээ бас хөрхөн бойж байгаа. Яг одоо өнөөдрийн нөхцөл байдал ч гэсэн бид нар үйл хөдлөлийн зуучлалын хууль тий тэртлийн хууль нь алга реалторууд хоорондоо яаж ажиллах зохицуулах тий магадгүй одоо хин нэг үйлчлүүлэгчийг хохироосон тохиолдолд хин биенийхээ мөн ёс зүй алдаа гаргасан тохиолдол ч гэдэм үү энэ дээр одоо ингээд ямар зохицуулалт хэм хэмжээ байх ёстой вэ гэдэг нь бид бүрэн төгс байхгүй байгаа тийм. Тэгэхээр яг одоо ингээд хөгжингүй улсуудын туршлага нь ямар байдэ ял гэж нэг хуультай болсон холбоотой болсон тий салбарын баг бодлогоо тодорхойлдог болсон олон улсын түвшний сургалтуудыг ингээд дэлхийд түгээдэг болсон ийм улсуудаас одоо суралцах дээрэс нь ямар одоо бодит практик туршлагуудыг бид нар маш хурдан нэвтрүүлэх боломж байна вэ бид нарт ийм одоо өнцгөөс нь манай үүсгэн байгуулагчид маань харсан болов уу гэж би бодож байна. За тэгээд академийн үүсгэн байгуулагчдын зүгээс бүтэн 2 жилийн турш Вашингтоны реалтортой холбоотой энэ талаар хэлцээр ийсэн. Тэгжээж одоо энэ Homestay гэдэг хөтөлбөр маань бий болсон юм байгаа. Тийм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар одоо бид нар 4 дахь багаа илгээх гэдэг. Тийм. Одоо 4 сар 4 дахь багаа илгээх гэж сууж байна. Тэгэхээр
Зөвхөн одоо энэ хоёр одоо холбооны хэлэлцээр биш, энэний ард бас маш олон реалтруудын маань хичээл зүтгэл, цаг зав, бэлтгэл байдал тий. За тэгэл үгүй гэсэн сэтгэл ноу хау гэх маш их зүйл ингээд харагдахгүй явж байгаа. Бас миний анзаарснаар нэг ийм юм байгаа. Тэнгүүд би анхны хомстейгийн эхний 2 жилиг багийг ахалж явсан. Тэгээ тэндээс харж байхад бид нар ингээ илүү зарах тал дээр ингээ яв. Тэнд одоо хөгжингөө босод ажиллаж байгаа реалтрууд яаж юм гэхээр илүү юм үйл хөдлөх хөрөнгийн удирдах, үйл хөдлөх хөрөнгөг удирдах, өгөөжийг бий болгох. Энэ чиглэлээр ингээ ажиллаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань цаашдаа бас энэ гоё практик, туршлага, ноу хау, тэ энэ их мэдлэгийг бас Монголд авчрах, тэ дээрэс нь маш олон бас харах өнцгүүд бас биднэрт байж байгаа. Тэгэхээр тэр олон зуун жил хөгжсөн улсуудаас хурдан суралцаад энэ замыг бас хэдүүлээ яаж одоо арай тий наагур товчлох вэ ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд байгаа. Хоёрдугаарт одоо мөнх эрдэнэ реалтрын дөрөвний ярьсан дээр илүү одоо өгье гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг гэдэг лээ шүү дээ. Тэгэхээр одоо бас энэ миний бодол шүү. Улс орон ер нь юм хөгжингүү ч юм уу тийм төвшөнд хүрэх тусмаа хүмүүс нь ингээд юм яаж өгөх вэ? Яаж туслах вэ? Руугаа ингээд орчдөг, шилжчихдэг юм шиг санагдсан. Тэгээ орон орны бас хажуугаар нь одоо практик дадлага туршлага судлахаас гадна орон орны найзтай болж байгаа. Тэ? Цаашдаа ажил хэргийн холбоо үүсэж байгаа. Магадгүй бизнесийн шиг санаа асуулж харж байгаа. Тэгээд цаашдаа бас энэ мэдлэг туршлагаа бас бусдад түгээх, соён гэгэрүүлэх ажил хийж байгаа гэж харж байгаа. Хомстейг өргөжүүлэх тал дээр бол яг улс орнуудын онцлогоос бас шалтгаалж байна. Хамтын ажиллагааны холбооноос шалтгаалж байна. Реалтруудынх нь одоо үйл ажиллагаанаас гадна одоо эдийн засгийн хөгжлөн ч юм уу шалтгаалж байна. Тэгэхээр хөгжүүлэх бодол бол ажлууд хийгдэж байгаа. Яг хаашаа өргөжих вэ гэдэг дээр бол одоо бас Азийнхаа улсууд руу 1-2 улсууд руу төвлөрөөд ингээ хилцээрийн чатанд явж байна. Яг хомстей биш юм ахэд бид нар бас арай өөр байдлаар бас шийдэх боломжууд бас харагдаад байгаа. Магадгүй явандаа бид нар яагаад өөр улсуудаас Монголдо хомстей гэж болохгүй гэж те. Дандаа ингээ аваад байхгүй те бас ингээ өгдөг баймаар байна. Тиймэрхүү зорилготой ажлууд ер нь бол хийгдэж байгаа. Тэгтээ нэг холбоотой ч юм уу нэг ингээд олон улсын харилцааны ажлын ард гарах гэж доотлол нь 1.5 жилээс дээшээ болдог. Одоо энэ олон улсын сургалтын нэг эрхийг авах гэж нэлээд удаан болдог байхгүй юу? Тэгэл хилцээр хийн, гэрээ байгуулна, тий. Нөлөө олон шалгуур та нар чадах уугүй юу гэдэг юм давж гарна. За тэгэл депозит байршуулна, багшаа олно гэл ингээл маш олон ингээ явж байдаг. Гэтэ бид нар бас 10 жилийнхаа босгон дээр бас нэлээ их зүйл хийж бүтээсэн сууж байна гэж харж байгаа. Түрүүнд Анаа Цахил маань ярилцлагандаа дурсан шүү дээ. Актив маань 4 зөвлөлтэй гэсэн тий. Тэгэхээр яг энэ 4 зөвлөл маань бол яг 100% сайн дурын үндсэн дээр байгуулагдсан зөвлөлүүд байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энэ подкастын үеэр маань болохоор манай хавь сүрэн чичим маань олон улсын зөвлөлийн гишүүнээр энэ жил ажиллаж тийм үү салбартаа ингээд олон жил ажиллаж реалтрийн хувьд тий одоо буцаагаад бас шинэ реалтруудаа нөгөө Америкийн реалтрууд шиг тий өгөх тийм хандлагаар одоо ингээд ажиллаж байгаа гэж бодож байна тий. Тэгэхээр та ер нь өмнө аль зөвлөлд ажиллаж исэн одоо яг энэ жил сонгуульд одоо олон улсын зөвлөл нь яг ямар зорилготой зөвлөлийн тий таад манаас яг юу хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ? 4 зөвлөлийн нэг одоо олон улсын зөвлөл гэдэг энэ нөгөө олон улсын зэрэгтэй сургалтууд одоо манай дээр явагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ сургалтуудын мөн чанар буюу одоо яагаад энэ хүмүүс энэ сургалтанд суух ёстой юм бэ? Сууснараа ямар одоо эдийн давуу талуудыг хүмүүс маань ойлгох юм бэ тийм. Энэ бол энгийн үг хэлэх юм бол тэр зүйлсүүдийг бид нэр нь бол хүмүүстэй ойлгуул. Одоо хүн чинь ингээд ийм сургалт ингээд за реалтик гişүү ингээд болж байна. Тэгэхээр сургалт ингээд зарлагдаад ингээд явахаар яг зүгээр хүмүүс энэ хэрэгтэй юм уу тийм энэ бараг л одоо ингээд залуу хүмүүстэй ингээд хүүхдүүдэд ярихаар ялангуяа тэгж байгаа. Одоо за ийм сургалт байна гэхээр наа чин бараг л за бараг л YouTube дээр бараг байгаа даа энэ төр гэл нэг тийм ярьж байгаа байхгүй юу? Тий. Би бол энэ дээр чи ингээд болчихж байгаа тий. Би энэ тий тэрийг яа зүүсэн зүү яах юм аах гэдэг юм хандлага ер нь зүгээр харагдаж байгаа зүгээр ингээд танилцуулга гэдэг яг. Тэгэхээр энийг нөгөө тий зүгээр олон жил ажилласан ч бай энэ дээрээс юмнуудыг нөгөө нэг юм хүн ойлгох нэг юм үе гарч ирдэг тий. Тэгэхээр тэр үе дээрээсээ хүмүүс нь ингээд үзээч энэ нэг зүйл дээр яг зүгээр нэг өдөр ч юм уу 2 өдөр ч юм уу 3 өдрийн сургалтын дээр суугаад заахаа зүйлсүүдээ мэддэг зүйлсүүдээ мэднэ. За хоёрдугаар чинь нэтворкинг явагдаж байна тий. Одоо нэг юм юун дээрээс одоо нэг юм анги дээрээс төгслөө гэдэг нь хаширч байна. Гурав дахь яг зүгээр яг ийм бид нар чинь ер нь бол бидний онцлогч нэг юм одоо өдөр тутмын юм нэг юм завгүй тий одоо ийм дуудлага тийм дуудлага ингээл явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг юм уу 2 өдөр ч юм уу тухайн өдрүүд дээрээс ингээд яг нэг мэргэжлийн нэг чиглэлийн хүмүүс ингээд цуг нэг хичээлээр ярилцаад ингээд явах дээрээс одоо болохгүй байгаа шийдлүүдээ гаргах ч юм уу зүгээр миний ажигласнаар миний яг суусан одоо зэргийн сургалтууд дээрээс яг бусад байж байгаа энэ дээрээс бол ингээд энэ захиралч бай одоо юм өдөр хайлтнаад хийж байгаа хүмүүс маань дээрээс би нэг иймэрхүү ярьж байна тэгээ сүүл юм ярихаараа
бид нар иймэрхүү юм ярьсан чинь ингэж байна. Тэгээ танах яагаад юм бэ? Ингэдэг үү, тэгдэг үү гэдэг юм бас ингээд гарч эхэлж байгаа юм. Хоёр тэгэхээр тэрийг чинь уялдуулад нөгөө нэг нь олон улсын зэрэг одоо шинэ Рене гэдэг юм бол энэ төрний хэлбэр нөгөө хилцээр хийхэд юун дээрээ унаад байгаа юм бэ гэдэг юм ал ойлгох. Одоо зүгээр YouTube-с магадгүй хүмүүс одоо how to negotiate энэ гэдэг юм бол за баг хэдэн мянган гараал юм гарч ирэх баг тийм. Гэхдээ эн чинь яг реалтер хүмүүс дээрээс зориулаад ийм хүмүүс дээрээс ингэдэг учраас ингэж алдсан гэдэг ч юм уу тийм. Энийг prevent одоо урьдчилан сэргийлэхийн тулд бид нар ийм зүйлсүүдээс ийм юм одоо хэлбэрүүд ингэ байдаг. Энэ хэлбэрүүдийн дагуу ингээд хилцээрээ хийх юм бол эн чинь болох юм бол таны хүрж байгаа юм дээр хүрнэ гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг бидний гол зорилго болох юм бол улсын одоо энэ зэрэгтэй байж байгаа сургалтуудыг одоо гишүүд реалтеруудаа ойлгуулах одоо олноор нь хамруулах сургах тий. Төрний хэлснээр яг тухайн компани болгонууд ч юм өөр өөрсдийн сургалтын онцлогуд байж байгаа. За санхүүжүүлэх хорон дээрээсээ эрх олох сургалтандаа нэг сууж явах шиг байна. За ингээл ер нь бол одоо зарим хүмүүс чинь зогсчиход байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс суралцах хэрэгтэй. Бид нар өдөр болгон суралцж ийж өдөр болгон ямар нэг юм шинэ юм харж ийж ялангуяа энэ нөгөө их хурцтайгаар хөгжиж байгаа юм үед болох юм бол шинэлэг юм бол одоо эдийн одоо хийцэн одоо батлагдсан техник, батлагдсан аргачлал, батлагдсан сургалтыг л бид нэр сурж ийж тэн дээр үндсэн бол нэг талаараа хөрөнгө оруулах байхгүй тий. Би бол нэг тэгж харж байгаа нэг чинь би энэ дээр 2 өдөр те одоо тодорхой хэмжээний мөнгө төгрөгөө төлөө сууж байгаа юм болох юм бол хөрөнгө оруулалт мөн реалтер гэдэг тэмдэгтэй. За төрний хэлдэг нөгөө CIPS ч юм уу CRB ч юм уу гэдэг ийм бодлохоор эдний өөрсдийнх нь нөгөө network гэж байгаа шүү дээ. За CIPS одоо ийм юу байж гин. За CRB-ийн ийм юмнууд байж гин. SRAC ч юм уу ERB-ийн ийм онцлогуд байна гэдэг юмнууд гарч ирдэг. Тэгээд мэдээж нөгөө бидний нөгөө реалтер болцсон гишүүд маань олон улсын одоо нөгөө ребай дээрээс ч юм уу ингээд ороод харахаар өөрсдийн сурцсан хэсэг дээрээсээ ороод харахаар тэнд сурах, харах боломж болцоотой аюу олон төлөвлөд байдаг тэнд дэр. Онлайн сургалтуудынхан боломжууд нь харагдаж идэг тий. За ийм байгаа юм байна. Ийм мэдээнүүд явж идэг. За хаяа нэг би нэг хэд хэдэн вебинард бас орж үзсэн. Тэгэхээр олон улсын вебинарууд нь болох юм бол маш сонирхолтой юмуд явж байгаа байхгүй. За энэ дээрээс нь дэлхийн маркет юу яах гээд байна, ийм болох гээд байна гэдэг юм ч юм уу тий. Гэх мэтээр ийм олон боломж болцоонууд ер нь бол нэгдэж байгаа. Тэгэхээр маш олон нөгөө дээр үнийг үүдч нөгөө ном бол ертөнцийг харах цонх гэдэг шиг тий. Тэгэхээр нөгөө нэг ийм олон хаалгыг татаж наашаа цаашаа харах, өөр олон зүйлсийг өөртлөөс нь харах боломж болцоог олгож байгаа зүйлс юм бол ихтэйм байж байгаа. За тэр дунд дээрээсээ бид нар буюу манай олон улсын зөвлөлт тэрийг илүү одоо бүгдөө л хичээж ажиллаж байгаа. Гэхдээ бид нар арай илүүгээр хүмүүстээр илүү нөгөө түгэх ажил дээр нь оролцоод явж байгаа. Та энэ зах зээл дээр одоо 20 жил ажиллаж байгаа юм туршлагатай реалтрын үед яг одоо шинээр реалтер гишүүнчлээ авах гэж төлөвлөж байгаа агент реалтруудаа хандаа юуг одоо хэлмээр байна те бас юуг уриалмаар байна. Түрүүн ч гэсэн бидний яриан дээрээс нэлээд олон давтагдсан хэд хэдэн зүйлсүүд байна шүү дээ. Тэгэхээр зүгээр мэрэгжлийн одоо төлөвлөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүн болох юм бол ямар нэгэн салбарт ажиллаж байгаа болох юм бол тухайн салбарт ажиллаж байгаа хамгийн дээд зэрэглийн зэргийг авъя те. Одоо хамгийн сайн боловсон хүчин үнэн болъё. Хамгийн дээд мэдлэгтэй нь бай гэж ер нь бол зорж ажиллах нь бол аль салбар дээр байдаг зүйлстэй. Тэгэхээр за бидний хувьд ингээд аваад үзэх юм бол Монгол реалтер одоо ажиллаж байгаа реалтеруудын хувьд аваад үзэхээр за нэгдүгээр нь реалтер болж байгаа хүмүүс маань олон улсын зэргүүд гэдэг чинь болох юм бол маш чухал зүйлсүүд байж байгаа тийм. Энийг одоо хүн болгон өөрсдөө харж байгаа. Тэгэхээр энэ олон улсын зэргүүдэд ингээд суралцаач тий. Түрнэснээр нөгөө олон мэдлэгүүдээ олж аваач, хүрээгээд хэлээч. За ядаж ийш тийшээ гадагшаа явахд ч юм уу тий. Одоо за би ийм зэрэгтэй, би ийм олон улсын реалтер гишүүн байна. За би ийм зэрэгтэй байна гэдэг ингээд ирэхээр та бүхний одоо хийж байгаа ажил дээрээс ч болох юм бол маш том тус болох үс зүйл харагдаж байгаа. Тэгэхээр энэ ч надад бас тохиолдсон зүйл байхгүй юу? Энийг ярьчих уу яах вэ? Тийм. Тэгэхээр энэ нөгөө яг юм реалтер гэдэг гишүүнчл юут болоод тэгээд дээрэс нөгөө CIPS зэрэг авцсан байж байгаад тэгээд гадны харилцагч маань буцаж холбогдсон л да над руу. Тэгээд холбогдоод ингээд яг би нөгөө имэйл над руу ингээд имэйл бичиж гэл ингээд ярьж над руу манайх руу утсаар ингээд яриад тэгээд хувийн гараад тэгээд ярихтаа болох юм бол юу онцсон бэ гэхээр өөрөө яг юм нөгөө Америкт өөрөө ажиллаж исэн одоо реалтер хүн байгаа байхгүй байсан хүн одоо бол банкир болсон. Тэгээд буцаад яг нөгөө CIPS зэрэгтэй учраас ингээд танах чамтай ингээд холбогдож байна ингээд тий одоо ийм юм байгаа учраас ингээд ийм туршлага дээрээс ч үндэслээд бид нар ийм зүйлсүүдийг ингээд хийж болох уу ингээд цаашаа дискшн хоёлаа энийг ингээд хийх үү гэл ингээд шууд яриад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэг жишээ нь шүү дээ. Тэгэхээр энэ гих мэтийн ийм олон жишээнүүд бол биднэрт ингээд гарах боломжтой байж байгаа. За нэгт хоёр дахь юм бол нөгөө реалтер гишүүн болоод олон улсын зэргийн сургалтуудаа суугаад тэгээ олон зүйлсийг үүсгэсэн. Ер нь бол бидний салбарын гол онцлог буюу нөгөө ёс зүй гэдэг зүйлсүүд гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ зүйлсүүдийг сурсан хүмүүс л ер нь бол ёс зүйтэй ажиллах гэдэг зүйлийг бол ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр ёс зүйтэй ажиллана гэдэг маань юу болох вэ гэхээр одоо бидний бизнес чинь болох юм бол
нэг хийгээд дуустдаг бизнес биш байхгүй. Байнгын үргэлжилж идэг бизнес тий. Нэг харилцагч дээр үзүүлэлээ дараагийн харилцагч дээрээс гарч ирдэг. Тэрний дараахын урууд буюу одоо ингээд ийм амд амтсан яриагаар болох юм бол одоо бүх зүйлсүүд нь үргэлжлэдэг те дараагийн харилцагчтанд орж идэг. Тэгэхээр эхний харилцагч дээрээсээ ёс зүйтэй, зөв үйлдэлтэйгээр мэрэгжлийн одоо хандаад мэрэгжлийн гэдэг үг чинь бас айгуу чухал шүү дээ. Зүгээр утас авангуутлаа сайн байна уу? Тэдэн төгрөг та тэдэн цагт үзэх үү? За тгий баярлаа баяртай гэд ингээ болчих биш те. Эний чинь ингээд ямар хүмүүс байж байгаа те. Одоо худалдаа авагч талаас харах юм бол би ямар зүйлсүүдийг бэлтгэсэн байх ёстой юм те. Энэ хүн ер нь юу хүсэж байгаа? Энэ хүн юм хүсэж байгаа болох юм бол би хэдэн зүйлсүүдийг санал болгох юм гэдэг ч юм уу гэд. Гэх мэтийн ингээд нөгөө нэг юм реалтороор ажиллаж байгаа хүн маань ажиллах боломжийн юм төлөвүүдийг нь гаргаж өгч байгаа юм те. Яг нь мэддэг юм шиг хэрнээ хүмүүс мэддэггүй тийм юм байхгүй. Эсвэл хэрэгжүүлдэг хөө. Тий, хэрэгжүүлдэг тий. За нэг тэгээ хэлчээрэх юм бол за тэгээл тэр нь болдогч кейс байна, болдогч кейс байхгүй. Тэгэхээр энэ зүйлсүүд дээр ингээд орох юм гарч ирж байгаа тий. За тэгээ дээрэс нь үн цэний асуудал гарч ирж байгаа. За манай дээр мэрэгжлийн реалтер гишүүнчлэлтэй за 300 за салбар дээр ажиллаж байгаа за нэг 1500-аас 1800 ч юм за 2000 орчим одоо үйлдвэрлэл хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс гэж байж байгаа. Тэгэхээр энэ дундаасаа бид нар одоо хэрэглэгч нар маань бас ухаантай болж хэлж штэ. Ийм олон улсын ийм үетэй юм чинь энэ хүмүүстээр илүү хөгжлүүлье тий. Одоо арай ингэчгүй байлгүй дээ тий. Одоо ёс зүйтэйгээр экшн шатны хүмүүс гэж хараад байна шүү дээ. Ёс зүйтэйгээр юм хандъя гэдэг буюу энэ зүйлсээ одоо реалтер гэсэн тэмдгийг зүгээд ажиллаж байгаа хүн болох юм бол илүү үнцэнтэй байх гээд байна тий. Энэ хүнээс болох юм бол би тий юмаа ингээ бүрэн даатгачих хэмжээний хүмүүс байна гэдэг итгэлцлийг төрүүлэх одоо нэг юм гүүр болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас яг зүгээр та бүхэн зүгээр нэг сонирхож үзээд ийм юмд маш олон давуу тал байж байгаа бид нар цөөхөн хэл дурдж байгаа тийм тэгэхээр авч үзэж хараад тий олон боломжууд болцоод байна. За түрүү хомстей хөтөлбөрүүд гэдэг чинь хомстейгээс илүү өөр олон хөтөлбөрүүд эн чинь дөнгөж эхэлж байгаа шинэ салбар байж байна. Манай чинь тэгээд хийхээр олон зүйлсүүд байж байгаа. Тэгэхээр олон боломжуудыг нь бас та бүхэнд бас гаргаж өгөх бололцоотой зүйлс учраас сонирхож үзээсэй гэж хэлмээр байна. Актем маань ерөөхдөө бол одоо үүсгэн байгуулсан 10 жил болж байна тий. За өнгөрсөн 10 жилийн хугацаанд ер нь онцлог ямар үйл явдлууд болж өнгөрөв. За сая 2025 онд бид нар бол одоо олон улсын бас конференц дээрээс одоо ёс зүйтэй гэдэг ийм шагналаар бол бас шагнагдсан байгаа. Энэ талаар мэдээлэл өгөө. За тэгээ үргэлжлүүлээд ерөөхдөө дараагийн 10 жил актем дээр ямар арга хэмжээ авах чинь реалторууд маань яаж хөгжих чинь тий. Энэ талаар бас нэг тодорхой мэдээлэл өгөөч. За өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид нар зөвхөн онлайн түвшинд биш яг бодит гүйцэтгэлд суурилсан нэлээд олон ажлуудаа хийсэн байна. Жишээлбэл одоо дотоод болон олон улсын зэрэг цол олгох, мэрэгшүүлэх одоо 30 гаруй хөтөлбөрүүдтэй болсон байна. 150 гаруй багш сурагч нартай болсон байна тий. За тэгээд салбарт одоо суурь мэдлэг олгох, ном хэвлэл, гарын авлага, оюуны бүтээл 10 гаруй үйлдвэрлэгдсэн байна. Одоо энэ салбарт нэг хэрэгцээтэй байсан мэрэгшүүлэх сургалтуудыг системтэй болгож хөгжүүлсэн байна. Гэгч шинэ тэгэхээр энэ маань юу одоо хүртэлж байгаа вэ гэхээр арилжаанд төвлөрсөн зах зээлийг одоо илүү юм урт хугацааны үн цэн рүү хөтлөж байгаа болов уу гэж харж байгаа. Тэгэхээр бидний 10 жилийн одоо үеийн тий захирлууд болон одоо ажиллаж исэн хүмүүсийн маань хамтран суралцагчдын маань тэгээ одоо хүртэл ингээд дэмжиж явж байгаа та бүхний маань үр дүнд ерөнхийдөө актем маань олон улсын хэмжээнд үнэлэгдсэн гэдгийг бас дуулахад таатай байна. Тэгэхээр 2024 онд бид нар Азийн бүсийн одоо Малайз тусар реалторуудын олон улсын чуулганаас хамгийн ёс зүйтэй одоо байгууллага гэсэн шагналыг авчихсан. Энэ шагнал маань Японд болон Монгол улсад гээд хоёрхан байдаг Азиас. Бас зөв түгээн дэлгэрүүлэхтэй дагаж мөрддөг. Одоо энэ бас та бүхний мараас ажлын үр дүн багхгүй юу? Тий. Тэгээ 2025 онд bilateral partner буюу жилийн шилдэг одоо хамтрагч байгууллага 2025 гэсэн шагналыг бас актем маань хүртсэн байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар реалторууд маань дээрээс Монголын үйлдвэрлэл хөрөнгийн зах зээл маань олон улсад үнэлэгдэж эхэлсний бодит баталгаа гэж харж байгаа. Тий. Олон улс одоо биднийг үнэлж эхэлж байна тий. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд болсон шагналын хувьд бол ийм байна. Тэгэхээр өмнө би подкаст хийхэд дурдсан тий экосистем гэдэг зүйлийг. Тэр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хувь хүнээс илүү юм системд суурилсан. Өөрөөр хэлбэл нэг үйлдвэрлэл хөрөнгө худалдахад тэнд салбарын маш олон оролцсон тоглогчид ажиллаж байдаг байхгүй юу? Одоо реалторууд маань байж гэн тий хөрөнгө оруулагчд байж гэн барилга бүтээн байгуулагчд хөгжүүлэгчд байж гэн гүйцэтгэгч компаниуд ханган нийлүүлэгч компаниуд за тэгээд банк санхүүгийнхэн хуульч нотариатч гэдэг энэ маш олон төрлийн тоглогчд ингээд нийлжиж экосистемийг бий болгодог. Тэгээ энэ хүмүүсийн оролцоотойгоор нэг үйлдвэрлэл хөрөнгө амь ордог байхгүй юу? Энийг бас хүмүүс маань ойлгосоо гэж хүсдэг. Тэгэхээр энэ экосистем гэдэг маань ерөөхдөө мэдээлэл нийл тод
Тэ үйлчлэгээний стандарттай. За нэмээд бүх оролцогчид уялдаатай байж байгаа юм систем үз. Тэгэхээр энэ системийг бий болгохын тулд ахтай маань юу гэхтэй вэ гэхээр ирээдүйн 10 жилийн ижил чиглүүлж тодорхойлж байгаа. За тэг өмнө хэлсэн бас real estate knowledge hub байх юмсан тий Азад болон бүр цаашлаад дэлхийд тэ үнэлэгдэх юм knowledge hub болчоосоо дотоодын мэрэгчлэтнүүд буюу одоо реалторуудаа илүү олон улсын түвшинд тий илүү ашиг орлоготой ажиллах нөхцөл болцоо сургалт мэрэгчүүлэх юм дэмжиж хийнсэн гэдэг ч юм уу. Ерөнхийдөө яг гол зорилго нь хувь хүнд биш систем суурилсан зөвлөрүүл ингээд илүү дэмжлэгтэй ажиллаж байгаа гэж хичээж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр систем driven гэж ярьдаг шүү дээ тий. Бүр энгийнээр бол Монгол реалторууд дэлхийн түвшинд өрсөлдөх ийм чадвартай болох нь бидний зорилго. Тэгэхээр хөгжингүй орнуудын одоо үйл хөрөнгөний зах зээл нь одоо маш олон жилээр төрүүлсэн байгаа. За жишээлбэл бид нар Америкийн нэгдсэн улсаар жишээ аваад байгаа шүү дээ. Маш олон холбоод ажиллаж байна. 50 мужид 50 өөр хуультай байж байна тий. Зөвхөн одоо Нью-Йорк мужид үйл хөрөнгөний хуулийг судлаад үзэхэд үйл хөрөнгөний зах зээлтэй холбоотой 12 хууль байж байгаа жишээ нэ тий. Тэр улсуудад ингээд экосистем нь ажиллаад байгаа. Тэм нь өөртөө ингээд авч явчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бид нэр ингээд тэр туусан замын товчлоо тий аль болох knowledge туршлагаар бид нэр хуваалцж байгаа талархууштай энийг бид нар бас маш зөв тий хүртээд зөв түгээгээд энэ одоо тэр хүмүүсийн тулсан 100 гаруй жилийг л одоо 50 жилээр тавчлах тий ийм л одоо үр дүн хүлээж одоо ажиллаж байгаа гэсэн. За сүүлийн асуултыг лавга захирлаасаа ингээд асууя тий. За та түрүүнд бол нөгөө нэг яриан дээр дурсан шүү дээ. За энэ зах зээлийг ингээд сонгоод орсон. Одоо эндээ л ингээ үнэнч байна гэсэн. Тэгэхээр та ер нь Монголын үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийн ер нь хэр өөдрөгөөр төсөөлдөг вэ? Өөрийнхөө ер нь карьерийг юу гэж төсөөлж байна? За яг үйл хөдлөх хөрөнгөний манай зах зээлийн хувьд гэх юм бол бид нарт нөгөө мэрэгжлийн real estate agent буюу realtor ажиллах хангалттай орон зай байгаа. Нэгдүгээр шүү дээ. Хамгийн харагдаж байгаа юм. За түрүүн ч гэсэн дурдж байна. Манай дундаж Монгол улсын хүмүүсийн наслал бол дундаж наслал бол маш бага байна. За орон сууцны хэрэгцээ их өндөр байна тий. Хөгжингүү орн болж байна. За энэ дээрээс ингээ аваад үсэх юм бол нийт бид нар чинь жилдээ хийгдэж байгаа нийт гүйлгээнийхээ бид нэг 15-аас 20% дээр л ажилладаг байгаа байхгүй одоо нэг 2000 орчим хүн. Тэгэхээр энэ дээр чинь ингээд маш олон одоо эдийн мэрэгжлийн ийм зүйтэй хүмүүс ингээд ажиллах боломж болцоонууд бол маш ихээр харагдаж байгаа. Тэгэхээр яг хүмүүс одоо ингээд харахаараа энэ дээр чинь одоо тийм тий айгүй олон хүн байлаа гэж яг ингээд хардаг те одоо шинээр ирж байгаа хүмүүс нь ч юм уу ингээд шинэ агент болох ч байгаа хүмүүс ч юм уу гэдэг ирж ярьцгаараа энэ чинь зөндөө олон хүнтэй юм байлээ штэ би одоо энэ ороод ир надаа ирээдүй байгаа мó байхгүй мó гэж ярьдаг те. Гэхдээ тэрийг нь ингээд буцааг ингээд харахаар за чи ингээд чиний эргэн тойрон дээрээс те эсвэл бол одоо ажлын хамт олноос ч юм ингээд ажиллах боломж болцоогоо чи баг гэдэг чинь бол энэ тоо байна гэх. Түрүүний одоо жилд тэдэн жишг одоо орон сууцтай юм уу үйл хөдлөлгөөний хөдөлгөөнд орж ийн энэ байна гэхээр тэрүүдийг харж эхэлдэг тийм. Тэг би тэндээс харахаар ер нь ирээдүй бол одоо биднэрт ажиллах хангалттай одоо боломж болцоонууд олон байна. Нэгт хоёр дахь юм бол тэр олон 15-аас 20-ыг биднэрт нэмэх боломж болцоог хангах гэж одоо энэ академи гэдэг ингээд ажиллаж байна тийм. Ийм учраас одоо чинь бол бид нар яг л нэг юм хүмүүсийн тогоон дотор байгаад тах юм бол энэ ч юм бол сайжрахгүй ингээл зогсчихор байхгүй. Тэгэхээр илүү их одоо боломж болцоог олгоё. Илүү хүмүүс одоо энэ нэг Америкт бол FSPO гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс өөрсдөө зардаг. Тэр юмыг л болох юм бол одоо агентуудаараа дамжуулдаг болгоё тий. Яагаад агентаар дамжих хэвтэй? Агентаар дамжснараа та тий үнцэн таны үйл хөрөнгөч нь ямар үнцэнтэй та юу хэмнэж байгаа та ямар зүйлсүүдийг ингээд ойлгож байгаа юм бэ болж байгаа юм бэ гэдэг зүйлсүүдийг чиглүүлэх ажлыг болох юм бол ингээд энэ одоо эдийн мэргэжилтээр ингээд салбарын улсууд нэгэд хийгээ явж байна л та. Тэгэхээр энэ зүйлсүүд маань одоо эдийн зүгээр дараагийн ирээдүйн жилийн төлөвлөгөөнүүд дээр ороод тий төлөвлөснийхаа дагуу олон гишүүдтэй одоо олон зэргийн сургалтанд хамрагдсан одоо олон улсын хөтөлбөрт хамрагдсан олон гишүүд байх тусам бид нар олон одоо хүрээгээ одоо тэлэх боломж болцоонууд нь бол байгаа гэж харж байгаа. Биднэрт бол одоо энэ 5-6 мянгуулаач ер нь бол ажиллахад бол хангалттай зах зээл байгаа байхгүй. Тэгэхээр ойрын нэг хэдэн жилдээ болол. Тэгэхээр бол би дүгнээд хэлэхэд ирээдүй бол байгаа. Ажиллах зах зээлийн одоо орон зай нь бол хангалттай байж байна. Ирээд сонирхоод үзэх нь бол зүбах тэр нь бол би нэг аль компани гэхээс илүүтэйгээр танд өөртөө одоо эдийн боломжтой тухтай мэдээж өөртөө хүмүүс судалгаагаа хийж байгаа учраас ороод ажиллаад үзэхэд боломж болцоо хангалттай байна л гэж би хардсан шүү дээ. За тэгэхээр нөгөө подкастынхаа төгсгөлд ерөөхдөө хэдүүлээ базаад эргээд харахад ерөөхдөө реалтор ер нь ягаад хүмүүс реалторуудыг сонгох хэвтэй? Ягаад зүгээр реалтор биш хүнийг биш реалторыг сонгох хэвтэй юм бэ? Энэ дээр ерөөхдөө нэг ойлголт өгөөч. Реалтор гэдэг маань үндснээр реалторуудын холбооноос баталсан ёс зүйн дүрмийг даавч мөрддөг. Тэгэхээр энэ хүмүүс одоо ажлынхаа номер одоо нэгт тавих 3 зүйлүүд байна. Нэг нь юу гэхээр үйлчлүүлэгчийн эрх ашиг нэгт тавих. Би нэг хурдан зараг команда мөнгө авах биш юу. Тухайн хүний хэрэгцээ нь нийцэж байна уу те? Таны нэг авах гэж байгаа үйлдвэр мөн үү? Хоёрдугаар шүү. Тий, ил тод шудраг байдлаар ажиллана. Мэдээллийг нуун дарагдуулах гэсэн юм байхгүй те?
эсвэл одоо хийж ятгах шахах ч гэдэм үү. Яагаад тэгэхээр ёс зүй first гэдэг явцсан учраас энэ угаасаа дагалдаад хоёр дахь нь болоод ороод ирчихдэг. А гурав дахь цах зээлийн мэдээллийг үнэн зөв дамжуулах. Ерөөсөө хамгийн одоо маш олон шаардлагуудыг хангаж ажиллах шаардлагатай. Гэхдээ гол тавигддаг гурав нь бол энэ юм байна. Тэгээ би реалтруудаа ингэж бодд юм аа. Одоо жишээлбэл ингээд зарим ингээл жоохон эвгүй кейсэлтэй ингээд заллах ч юм уу те нэг барыг тавтан авах ч юм уу эсвэл ингээд нөгөө хүмүүс хохироод нь штэ. Тэгэхээр мэрэгжлийн одоо хүмүүсээр үйлчлүүлснээрээ ингээд заллангаас ангид байх юм аа. Энэ хүмүүс одоо хүмүүст алдаагүй 8 гэж өгд юм аа. Энгийн үгээр те. Тэгээд дээрэс нь хүн өвдгөөрөө эмчит очдог шиг, хуулийн зөвлөгөө эрэхтэй бол өмгөөлөгчд очдог шиг. Яг ингээд мэрэгжлийн зөвлөгч нартай хандмаар санагдаад байдаг. Тэгээ нөгөө алдсан 15 та гэдэг шиг те. Яг бид нар ингээд нөгөө зах зээл маань өөрөө дөнгөж бойжж байгаа учраас бас сайн танигдаагүй байна. Гэхдээ 10 жилийн хугацаанд бас бид нар нэлээ их одоо хамтраад суралцаад хөгжөөд хамтарч ажиллаад те практик туршлага хөндлүүлээд явцсан учраас бас итгэж болох ууц хүмүүс аль хэдийн болцсон байгаа гэж үзэж байна. Цаашдаач бид нар шаргуу ажиллах байх гэж найдаж байгаа. Реалтруудын зурчилсан одоо байранд хүүхдүүд инээлдэж гүйж байдаг. Реалтруудын одоо олж өгсөн офис үйлчлэгний талбайд компаниуд тий цэцгэлж байдаг. Реалтруудын одоо зурчилж өгсөн газар дээр бүтээн байгуулалт хүндрэлж байдаг. Тэгээ би бол одоо өөрийгөө маш буянтай ажил хийдэг гэж боддог. Тий. За ингээд манай өнөөдрийн подкаст үгээр өндөрлж जैन. Тэгээд цаг зав аваад зарцуулан ирсэн 2 чочондоо ингээд баярлалаа. Тэгээд манай PR зөвлөлийн дараагийн подкастаар одоо реалтруудтайгаа уулзаад баяртай байна. Өрсөн баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За тэгээ ямар ч цаг зав аваад зарцуулсан үргэлжлүүлсэн баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За айгуу давуу сайхан хөдөлсөн хоёртаа баярлалаа. чи яг хүнийг ярьжсэн юм дээр юм таа. Гэхдээ лавга надаас өмнө байсан. Лавга зэрлийг эртний өнгийг гэх гээд байна да. Би ингэ суужсэн баг зоригтой. Бидний асуулт айгүй сайн боловсрогдсон байсан бэ. Тий, манай намайг бодлогод нийцэхгүй байна. Зочлооч авах юм аа нэр. Гişмчлэг хугацаанд хүчтэй байгаа юм уу? Бага маар. Манай боржгонууд нотно. Одоо ингэж мэнгэлтэй шүү дээ дөрвөн ч одоо яа. Би юу ч байсан хоцрох дуургүй. Сая амир хоцорсондоо гимжээд байна. Ер нь алан гэж дуусчих юм. За сайхан болчихлоо.